За сайн байцгаана та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За 8 сарын телебайдыг танилцуулъя. За 8 сар бол нэлээд одоо өрмөц астрологийн маш олон үйл явдал орон зүйн сар болж байна. За яагаад вэ гэвэл за нар болоод сар хертэн дээрээс нь олонх гариг өдрөтөр хөдөлгөөнд байна. Жишээлбэл одоо үлийн үрийг илэрхийлдэг Сатурн ариг ретор байна. Хайр дурлал гоо зүмж урлаг соёлыг илэрхийлдэг хобби эдрийг илэрхийлдэг. Сугар гариг ретро хөдөлгөөнд байна. Нефтун гариг ретро хөдөлгөөнд байна. Гих мэтэр маш олон гариг ретро хөдөлгөөнд орж байгаа юм уу. За дээрэс нь кармин зангила буюу кармин зангила раху кету байрнаас олж байгаа. За ийм олон сонирхолтой үйл явдлууд астрологийн олон үйлүүд өрнсөн 8 дугаар сарын 6-нд төлөв байдалд танилцуулахаар ингээ бэлтжижлээ. За энийг бол ерөнхийдөө бол барууны одоо астрологчид юу гэж үздэг вэ гэхээр энийг бол эртэлтэй үйлрэл гэж хэлдэг. За өмнө нь бол 3 сард хэрцэн. За энэ хэртэлт бол хумхын ордонд болсон. Одоогийн хэртэлт бол арслангийн ордонд болж байгаа юм. За тэгээд дээрэс дэнд бас нэг зүйлийг та бүхэнд онцлоод хэлчихэхэд зарим нэгэн хүмүүс бол одоо Юпитер буюу Бархасайд гаригийг энэний төрүүчийн 7 сард би ярахта мэлхийн ордонд болноо. Мэлхийн ордонд орж иж байна гэд ярьсан. Гэтэл энэ бол зарим нэгэн хүмүүсийн чинь арслангийн ордонд орсон юм шүү гэсэн. За энэ бол зөв. Аль нь ч зөв. Яагаад аль нь ч зөв бэ гэхээр миний ярьж байгаа зурхаа бол ерөнхийдөө ведийн зурхааг барьчдаг. Харин их бусад одоо барууны зурхаа ч бол tropical буюу hellenistic зурхаа гэдэг ингээ барууны зурхаа гаргаждаг. За тэгэхээр энэ хоёр зурхайн тооцоолох систем нь жоохон өөр байдаг. За барууны зурхаа бол одоо хавар намрын тэнцэл гэж ярьдаг шүү дээ. Нар буцах үе 6 сарын 22, 9 сарын 22, 3 сарын 22 энэ төргээд 12 сарын 22 энэ төргээд өвөл хавар зун намрын одоо улирал солигдох үе буюу одоо тэр нар буцах энэ үеийг тооцоолж хийдэг бол харин ведийн зурхаа болвол арай өөрөөр. За арай өөр гэдэг яадаг юм бэ гэхээр одоо тийм тогтмол тийм байрлал сасрах огторгойдах тогтмол тийм байрлал дээр суйрлаад тэгээд дээрэс нь дэлхийн хазайлт гулсалт гэж бас хэлдэг юм байл л да. Тэрийг нь ингэж тооцоолоод тэгээд зурхаагаа тодорхойлдог учраас энэ барууны болон дорны ведийн зурхааг градусын ялгаа гардаг. Тэр градусын ялгаанаасаа болоод барууныхан одоо жишээлбэл арслангийн ордонд Бархасайд орж ирж байна гэж ярьж яхад юу бол ведийн зурхаа бол мэлхийн ордонд одоо Бархасайд орж ирж байна гэх мэт өөр зурхаалдаг. Гэхдээ энэ бол нэг их төрөлдөх шалтгаан биш. Энийг өдрөнхийд нь ойлгоод авсан байхад гараг иргэсэн энэ ерөнхий нөлөөллүүдийг та нарт таньж мэдээд явж болно гэж. За За сайн байцгаана та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За 8 сарын телебайдыг танилцуулъя. За 8 сар бол нэлээд одоо өрмөц астрологийн маш олон үйл явдал орон зүйн сар болж байна. За яагаад вэ гэвэл за нар болоод сар хертэн дээрээс нь олонх гариг өдрөтөр хөдөлгөөнд байна. Жишээлбэл одоо үлийн үрийг илэрхийлдэг Сатурн ариг ретор байна. Хайр дурлал гоо зүмж урлаг соёлыг илэрхийлдэг хобби эдрийг илэрхийлдэг. Сугар гариг ретро хөдөлгөөнд байна. Нефтун гариг ретро хөдөлгөөнд байна. Гих мэтэр маш олон гариг ретро хөдөлгөөнд орж байгаа юм уу. За дээрэс нь кармин зангила буюу кармин зангила раху кету байрнаас олж байгаа. За ийм олон сонирхолтой үйл явдлууд астрологийн олон үйлүүд өрнсөн 8 дугаар сарын 6-нд төлөв байдалд танилцуулахаар ингээ бэлтжижлээ. За энийг бол ерөнхийдөө бол барууны одоо астрологчид юу гэж үздэг вэ гэхээр энийг бол эртэлтэй үйлрэл гэж хэлдэг. За өмнө нь бол 3 сард хэрцэн. За энэ хэртэлт бол хумхын ордонд болсон. Одоогийн хэртэлт бол арслангийн ордонд болж байгаа юм. За тэгээд дээрэс дэнд бас нэг зүйлийг та бүхэнд онцлоод хэлчихэхэд зарим нэгэн хүмүүс бол одоо Юпитер буюу Бархасайд гаригийг энэний төрүүчийн 7 сард би ярахта мэлхийн ордонд болноо. Мэлхийн ордонд орж иж байна гэд ярьсан.
Гэтэл энэ бол зарим нэгэн хүмүүсийн чинь арслангийн ордонд орсон юм шүү гэж. За энэ бол зөв. Аль нь ч зөв. Яагаад аль нь ч зөв бэ гэхээр миний ярьж байгаа зурхаа бол ерөнхийдөө ведийн зурхааг барьцдаг. Харин их бусад одоо барууны зурхаа ч бол tropical буюу Hellenistic зурхаа гэдэг ингээ барууны зурхаагаар бичдэг. За тэгэхээр энэ хоёр зурхайн тооцоолох систем нь жоохон өөр байдаг. За барууны зурхаа бол одоо хавар намрын тэнцэл гэж ярьдаг шүү дээ. Нар буцах үе 6 сарын 22, 9 сарын 22, 3 сарын 22 энэ гээд 12 сарын 22 энэ гээд өвөл хавар 100 намрын одоо улирал солигдох үе буюу одоо тэр нар буцах энэ үеийг тооцоолж хийдэг бол харин ведийн зурхаа болвол арай өөрөөр. За арай өөр гэдэг нь яадаг юм бэ гэхээр одоо тийм тогтмол тийм оддын байрлал сасар огторгуйдах тогтмол оддын байрлал дээр суурлаад тэгээд дээрэс нь дэлхийн хазайлт гулсалт гэж бас хэлдэг юм байл л да. Тэрийг нь ингэж тооцоолоод тэгээд зурхаагаа тодорхойлдог учраас энэ барууны болон дорны ведийн зурхааг градусын ялгаа гардаг. Тэр градусын ялгаанаасаа болоод барууныхан одоо жишээлбэл арслангийн ордонд бархасвад орж ирж байна гэж ярьж яхад юу бол ведийн зурхаа бол мэлхийн ордонд одоо бархасвад орж ирж байна гэх мэт өөр зурхаалдаг. Гэхдээ энэ бол нэг их төрөлдөх шалтгаан биш. Энийг өдрөнхийд нь ойлгоод авсан байхад гараг ирсэн энэ ерөнхий нөлөөллүүдийг та нарт таньж мэдээд явж болно гэж. За. Тэгвэл ухар хөдөлгөөнтэй гаригууд гэдэг түрүү хэлчихсэн шүү дээ. Тэгэхээр за зарим нэг ухар хөдөлгөөнтэй гаригуудын таагүй нөлөө болоод зарим нэг онцлог хөлөөдүүд жоох хэлээ явчаа. За сугар гариг ухарж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр хүмүүсийн энэ одоо үед бол яадаг вэ гэхээр зарим хүмүүсийн үед бол эргэлтийн цэг болдог. Ялангуяа сугар гаригийн одоо мандалттай ч гэдэг мандалт ардын дээр сугар гариг байдалж байгаа ч гэдэг юм. Сугар гаригийн альсууд удирдах гаригийн сугар гариг байгаа тийм ордныхны тухайд бол нэлээд эргэлтийн цэг болох магадaltaй гэнэ л дээ. За дээрэс нь гариг маань сугар маань өөрөө ухарч байгаа учраас өнгөрсөн үеийн үйл явдал болон өнгөрсөн үеийн хүмүүстэй эргэж холбогдох. Ухар хөдөлгөөн гэдэг бол дандаа өнгөрснийг эргэж харах. Тэгээд өнгөрсөн дарсан алдааг эргэж олж харж засаж сайжруулах ийм хандлагатай байдаг. За магадгүй зарим хүмүүсийн хувьд бол өнгөрсөн дурсамж эргэж сэргэх хуучинд одоо хийж хэрэгжүүлж ясан үйл ажил руу ажиллаа хоббигооч гэдэг юм уу эргэж барьж авах эсвэл хуучин хэв маягаас сэргээх ийм хандлагатай байдаг гэж байна. За тэгэхээр энэ удаагийн хэрэгтэлтийн энэ үйл явдал бол 8 сарын 6-наас ингэж нэлээ хэдэн сарын туршид одоо ухар хөдөлгөөн болж байгаа учраас ийм бас нэг тийм өнгөрсөнтэй холбоотой үйл явдлуудын цоврал эхлэл гарч иж магадгүй гэж. За дээрээс нь сугар гаригийн ийм нөлөөнд ор эмэгтэйчүүд болоод эмэгтэй энергитэй холбоотой асуудлууд голчлон гарч ирдэг гэж байгаа юм. Магадгүй одоо эмэгтэй удирдагч, эмэгтэй зөвлөгч, эмэгтэй багш, эмэгтэй одоо юу гэдгийг таны хамгийн сайн одоо найз чинь ч үгэх юм те. Энэ хүмүүсийн үгийг бас нэлээд сонсох хэрэгтэй, нэлээд зөвлөгөөг авах хэрэгтэй ч үгэх юм уу те. Иймэрхүү бас хандлага байдгаа гэж байгаа юм. За тэгэхээр энэ сугар гариг бол хоёр ордын хооронд ухарч идэг чинь жинлүүр болоод хилэнц гаригийн хооронд хоёр ордын хооронд ухар хөдөлгөөнд орж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хоёр ордын хоорондын одоо тэр гэрүүд таны хэдвэр гэрт таарч байна те. Тэрнтэй чи холбоотой үйл явдлууд бол энэ үед нэлээд өрнөнө л гэсэн үг. Жинлүүр болон хилэнцэн одуудтай холбоотой 8 жил тутамд давтагддаг тэм нэгэн үйл явдлууд давтагддаг тийм хүчлэг гэнэ л те. 8 жил тутамд л иймэрхүү одоо ретро хөдөлгөөнд ордог учраас сугар гаригтай холбоотой. Тухайн ордны таны орд таны одоо асцендент гэдэг чинь таны нэгдүгээр гэр гэж үзэн шүү дээ. Тэр асцендентээсээ тоолоод одоо сугар гаригийн ухар хөдөлгөөн хэдвэр гэрт чинь болж байна. Тэр үйл явдал тэрнтэй ч холбоотой өнгөрсөнтэй холбоотой аль эсвэл эмэгтэй хүнтэй холбоотой үйл явдлууд
идэвхжнэ гэд ингэж ойлгож болох нэ. За дараагийн нэг ярих асуу одоо ухрах хөдөлгөөнтэй гариггүй бол түрүүн бас хальт дурдаад өнгөрсөн ангараг болон санчир гариг. За энэ бол жоох хүнд аспект байгаа гэж хэлсэн квадрат байралтай гэж байгаа. Ер нь бол энэ сарын сүүлч рүүгээ бол энэ хоёр аспектийн тийм хүнд хэцүү гэдэг нь нэлээ илүү мэдрэгдэнэ гэнэлтэй. Яагаад гэвэл одоо энэ үед ангараг гариг нь мэлхийн ордонд харин санчир гариг нь арслангийн ордонд квадрат үүсгэж байгаа юм байна л да. Тэгэхээр энэ хоёрын одоо хослуулсан энэ хоёрын одоо квадрат бол юу гэдэг вэ гэхээр тооромж болоод хаазыг нэг зэрэг гიშгэж байгаа гэсэн. Тооромж чинь хурдлах хааз ч бол одоо хурдлах тооромж чинь зогс гэсэн командыг зэрэг дарсантай адилхан гэж байгаа. Алин ч одоо ер нь бол Сатурн гэдэг бол нэлээд хүнд, нэлээд удаан асуудалд дандаа үгүй болохгүй гэж хязгаар тавьж идэг тийм гариг гэж үздэг штэ. Ер нь бол карматай холбоотой гэж үздэг Сатурн буюу санчир гариг аяг. Гэтэл Марс буюу ангараг гариг гэдэг бол хүч чадал, эрч хүчээр давшилт урагшлын илэрхийлдэг болохоор юучлээсэн хамаагүй урагшаа гэсэн юм командд орчих гээд байдаг. Ийм команд өчөх гээд байдаг гариг гэж юм л та. Тийм болохоор зогсшгүй тийм хүч Марс гаригийн тэр буюу ангараг гаригийн зогсшгүй хүч урагшлах гэхээр очиод нэг том саад бэрхшээл буюу нэг том чулуу, нэг одоо замд чинь байгаа нэг том саадтай тулчаад байна гэсэн иймэрхүү мэдрэмж төрүүлэх юм уу байж магадгүй гэж байна. За тэгээд энэ бүхний одоо нэг нь урагшлах гэсэн нэг зогсоох гэсэн энэ хүчнээс үүдээд бол зарим нэг зөрчил тэмцэлүүд бас гарч болно гэж үздэг. За ер нь бол одоо ерөнхийдөө ангараг гаригийн тэр нэг дайчин идэвхтэй урагшлах гэсэн тэр хөдөлгөөнийг хорж зогсоод байдаг болохоор хорж зогсоох тэр хүч нь бол санчир гарагт байдаг юм болохоор ямар нэг одоо яг энэ заавалч үенд л хүрнэ гэсэн тэр нэгэн хатуу зорилго тавиад бас хэрэггүй хавийн хат байсан дээр хаа гэж. Тэгэхээр ер нь бол жоохон ажил удаашрна, жоохон хязгаарлагдана, гацсан тэр гэдгийг бол бас тооцоолж ирсэн дээрээ гэсэн. Иймэрхүү төлөв байдал гарч ирж байгаамаа. За тэгээд өөр нэгэн онцлох бас нэгэн зүйлийг энэ үед ярьчихё гэж бодсон нь өмнөх саруудаас арай өөр нэг зүйлийг нэмж бэлдсэн нь юу вэ гэхээр энэ гариг эрхсүүдийн хөдөлгөөн болоод тэрнүүсийн нөлөө хүний эрүүл мэндэд яаж нөлөөлдөг вэ гэдэг талаар бас жоох төлөвлөгөө ирсэн дээр болов гэж бодсон. За сансар огцгүй гэдэг асар том өргөн муудам техникийн хязгааргүй өргөн муудам тэр бүцэц чинь хүний бие дээр микро байдлаар тэр төвшөндөө илэрчийдэг тэр гариг хэсүүдийн нөлөө хүний бие бас жижигхэн микро байдлаар илэрдэг гэж ингэж бас үздэг юм байна л да. Тийм учраас энэ гаригуудын ялангуяа электрон хөдөлгөөд байгаа гаригуудын нөлөө ер нь бол заавал электрон биш ерөнхийдөө гаригуудын нөлөө хүний бие эрхтэнд хаана нөлөөлж хаана эрүүл мэндийн тухайд ярих юм бол аль эрхтнийг нь одоо ивэдэг гэх юм уу эсвэл одоо өвдөх шалтгаан болдог вэ гэдгийг бас хэлээд зурхаад нэлээд онцгой ярьдаг. За тэгэхээр энэ удаад бол санчир гариг дөнгөж сая ярьсан ретро хөдөлгөөнд байгаа, ухрах хөдөлгөөнд байгаа гэж ярьсан та энэ бол удаан хөдөлгөөнтэй гариг нэлээд удаан хөдөлгөөнд орно. За энэ үед яадаг вэ гэхээр хүний биеийн ямар эд эрхтэг системийг санчир гариг төлөөлдөг вэ гэхээр яс, үе мөч, нуруу, өвдөг, сонсгол бас дархлааны системийг ерөнхийд нь санчир гаригийн одоо нөлөөтэй гэж ингэж үздэг. За тэгэхээр санчир гариг ретро хөдөлгөөнд байна гэхээр энэ бол хэрвээ бие эрхтэн ялангуяа дээр дурдсан яс, үе мөч, нуруу, өвдөг, сонсгол дархлаатай холбоотой хэрвээ асуудал байгаа бол энэ үед ялангуяа ретро хөдөлгөөнд орчихсон байгаа үед бол анхаараарай гэсэн тийм нэгэн тохиог өгч магадгүй гэж. Тэгэхээр үе мөч одоо өвддөг ч юм уу тийм зөө нуруу чилдэг энэ хүмүүс байгаа бол энэ санчир гаригийн нөлөө байх нэ гэж үзээд ретро хөдөлгөөн бол яадаг вэ гэхээр
засах, сайжруулах, илэршүүлэх, эмчлэх, эргэж харах, өөртөө анхаарахад илүү төвлөрөө гэж сануулдаг. За мэдээж нар бол ерөнхийдөө хүний бие эрхтэн судас цусны даралт ерөнхий биеийн амин дэм мэдрийг хариуцдаг юм байна. За тэгэхээр нарны энерги яг монголчуудын тухайд бол яг нарны энергийг авах тэрнээсээ илэршил тэр ус нартай холбоотой эмчилгээг энэ үед л голчтой авдаг юм шүү дээ. Тэгэхээр энэ үед бол нарны энергийг дэмжих чухлаа гэдэг чинь юу гэхээр яг ийм сайхан нартай үед эм болсон тэр нэгэн ирч хүчийг нь аваарай л гэж зөв хүссэн хийж ялахгүй байхыг хэлж байгаа юм. Даралтай хэвэн байлгахад анхаараарай. Бие сулдах ядархаас сэргийлээрэй гэсэн. За бархас байд гарыг болохоор бархас байд гарыг үл дөнгөж сайхан арслангийн ордонд орсон. За ведийн цахаагаар бол энэ хэмлэлийн ордод гэж үзэж байгаа. За тэр бол тухайн хүмүүсийн өөрсдийнх нь хэмжлээс шалтгаална. Тэгээд бас ажиглалтаас шалтгаална. Ведийн цахааг миний хувьд ведийн цахааг илүү төвлөрөх гэж болохоор дэлхийн орд гэдгийг нь бол бас илүү үнэн юм уу гэж шалдаг. За тэгвэл эрүүл мэндийн тухайд бархас байд гарыг ябын хэрэглэх цус, судас, бодисын солилцоо зэргийг бархас байд гарыг хариуцдаг юм байна. За энэ үед бол тэгэхээр арслангийн ордонд орсон чинь тэрийг төр өгөрөө гэдгээс шалтгаална. Хэрвээ энэ бархас байд гарыг таны 6 дугаар гэрчинд үлдэж байгаа бол та дээр дурцэг илэх цус, судас бодисын солилцоо энтертэй бол 6 дугаар гэрт чинь хэрвээ бархас байд байгаа бол эндээ биеийн анхаарал холдыг барина. Хамархан ядарч сулдахаас сэргийлнэ гэсэн. Ажил болоод бизнес амралтынхаа хуваарийг зөв зохицуулдаа гэсэн. За дараагийн гариг бол бод гариг. За бод гариг бол мэдрэлийн системийг илэрхийлдэг, хамаардаг. Мэдээ бас амьсгалын зам уушиг ой санамжийг хамаардаг. Тэгэхээр хэрэг бод гараг хэрэг таны эрүүл мэндийн чиглэлд орж ирчих гэсэн. Дугаар гэрч орж ирсэн байгаа бол стресс болон сэтгэл санаа ачаал өндөрөх ийм асуудал байх юм бол бас бод гарагийн нөлөө байж магадгүй гэж ингэж үзэж болно гэж байна. За ерөнхийдөө бидний бодлож байна. Дараагийн удаа 10 минут болсон. Хаснаа за баяртай.